2 сарын хугацаанд Азийн 5 улсаар ганцаараа аялсан аяллаас оваалцъя. Хамгийн гол нь гоё харуулцтай л гэж энд буусан да. Эдний ингээс хандланууд нь уулнаасаа мод аваад хийсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ миний энэ ирцэн байгаа хосгон болохоор Сапагаас нэг ойролцоогоор 7 км-т байдаг. Энэ бол жоохон хөдөө нутаг гэх юм уу. Хүмүүс нь ч гэсэн ер нь бол чиний яг сууршаад амьдэрдэг. Ногоогоо тариалаад, будаага тариад, тэгээ дахиад махиагаад ичээд ер нь бүх хүнсээ эндэнээсээ болгоод тэгээ энэ чинь яг тогтмол амьдэрдэг хүмүүс байд юм байлээ хөвчлэн. Тэгээд айгүй олон үндэстний хүмүүс байдаг юм байлээ. Тэгээ Вьетнам ч бас дотор айгүй олон үндэстэй юм байлээ. Үндэстнүүд нь айгүй олон, ястангууд нь ч олон. Тэгэхээр угсаа 100 сая хүн чинь аргагүй л хэл та. Одоо энэ чинь амьдэрдэг ер нь хөдөөний айлууд их хөвчлэн миний энэ чинь одоо буусан айл шиг хөвчлэн нөгөө нэг модон байшингуудтай. Тэгээ мэлдүүд булаалга яасан гэсэн юм юусоо байхгүй зү яг модороо босгоол интерцгаачтай юм. Угаасаа одоо энэ чинь өвлийн ихэнх сар гэж байгаа байхгүй юм чи. Тэгэхэд чинь бол хэрцэнгоо өвлийн ихэнх сар гэхээргүй ер нь бол дулаахан тийм болохоор ер нь бол дан зуны байшин бол хангалттай л юм байлээ. Зээ за эцэст нь нэг юм өглөөний цайгаа авлаа. Одоо кофе авнаа. Тоёрт байхгүй юу вэ? Чиний наа шүтчи яатсан бэ бро? Афрад зөөхгүй байсан бэ? Ха? Зээ гарах гэсэн чинь бороо ороод байсан. Хичээс сууж байгаа тийм цов аваад гарлаа. Би шиг нэг ойролцоогоор 9 км алхах юм шиг байна. Алхан да. Нөө манай Фаншипан уулнаас уусж байгаа бол нүгүр орж ирж байна. Таван гэдэг газраар явж байна. Баг сургууль юм шиг байна. Багч гэж зүгээр сургууль юм шиг байна. Энэ газрын хаягжилт нь ямар сонирхолтой юм те. Зя энэ магадгүй ингээд миний хамгийн ойртч чадах газар ч биш магадгүй юм байна. Ингээд нэг давхаргууд байгаа шүү дээ. Тэрэн дээр нь одоо энэ ч тогтцсон байгаа ус шиг ус борооны үлрэлээр тогтоод тэгээд тэнгэр өөж харагддаг. Зуны үлрэлтэй бол тийм байдаг. Намартай болохоор үүд ингэж гоё шаргалтаад аюу тийм гоё алтлаг өнгөтэй харагддаг л гэдэг юм байл. Гэтэ одоо болохоор 11 саралцсан болохоор ямар ч тийм онцгойрох зүйл бол анзаарахдаггүй л юм. Би одоо бүр тэнд харагдаж байгаа газраас бүр ингэж алхаж иржээ. Ингээд тойроод энэ Таван гэд тосгоноор дайрлаа. Цагаа гараад үнэхээр гоё байна. Камер дээр жоохон өсөж л харагдаж магадгүй. Одоо энэ миний явж байгаа газрыг яг хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлавал Вьетнамын жоохон хөдөө тосгон бохгүй юу? Монголдо зөөрлүүлээд ярил нэг Хөвсгөл аймгийн нэг сумдаар би ерөөсөө яваад байна гэж үзэж болно. Яагаад вэ гэхээр аялал жуулчлал нь айгүй хөгжсөн. Байгаль сайтай, хилтэй ойрхон оршдог тий. Жоохон өндөрлөг газар байдаг. Тэр нь бол Хөвсгөл аймагт ер нь нэлээд төстэй санагдаж байгаа учраас Хөвсгөлийн нэг сумдаар буюу жоохон хөдөөний тосгоноор л яваад байна гэж ойлгож болно. Будааны талбай дээр өхөрнүүд явж байна. Яг миний хажууд адуу байна. Тэгэл хаасаагүй хүмүүс нь ногоо тариалж байна. Будаага тарьж байна. Дахиад хийж бүх хүнсээ ерөөсөө энэ чинээсээ болгочдөг. Тэгээ сайхан байгаль дундаа. Вьетнамын хөдөөний амьдрал нэг иймэрхүү л байдаг юм байна да. Тэгээ анзаараад хаад энэ ч бол ерөөсөө ямар ч стресс байх боломжгүй заяа. Будаа нурахгүй, ногоо нурагдгүй юм бол үнэхээр ямар ч стресс байх боломжгүй. Хүмүүс нь үнэхээр тайван тийм байдаг юм байна. Эдний моринуудыг анзаарахаар нэг луус гэмээр аюу жижигхэн моринууд байх юм. Арайч пони бол биш л ах л та. 1000 хөдөөний ч гэсэн одоо ингээд бүх байшингууд нь усныхаа асуудлыг шийдсэн гэдэг. Ус 0. Ер нь бол цэвэр бохийнхаа асуудлыг шийдсэн гэсэн үг шүү дээ. Тэг яаж гэдгийг нь бол мэдэхгүй зөө. Бүгд ингээ анзаарангууд одоо зүгээр зүлэг ногоогоо ингээл хамаагүй услаад ээж өгч шинэ ч юм уу тий. Ус бол зүгээр хангалттай л байдаг. Ерөөсөө цэвэр бохир гэдэг бол энэ хэвд бол ерөөсөө асуудал биш л болцсон нэл. Hello. I'm good, thank you. Би ерөөсөө энэ нөгөө нэг годомжинд саяны их чи юм зарж байгаа хүмүүсийн учрыг нь олж чадахгүй байхгүй юу? Би ингээд англиар no гэнгүүт ойлгох болов гэж боддог байхгүй юу? No гэнгүүт ойлгохгүй. Би сая бүр гинт Вьетнамаар no гэлчүүл яад юм бол гээд дүүн гээд Вьетнамаар хэлсэн байхгүй зэн чи ганц хэлүүлээл цааш яваад өгдөнөөс. Тэр мэдмээр юм биш шүүд. Вьетнамаар үгүйгээд ганц хэлчихэд л ер нь асуудалгүй юм байна. Барилгын материалын дэлгүүр. Түлэн үүрсний дэлгүүр биш. Түлэн үүрслэхт.
Эний нэр юунд ашигладаг юм бол энэ моднуудыг машинаар бэлдсэн биш юм шүү дээ. За нөгөө нэг хог дээр гүйлээдсэн дахианууд ч одоо ийшээ гифтэж байгаа юм да. Хэрсэн ногоонуудаа ингээд зарж байгаа юм болов уу? Эсвэл импортын ногоонууд юм болов уу? Энэ хараа манай Номингийн лого явж явах юм. Номингийн лого юм байдаг үстэй. Харъя да. Энэ хараа. Энэ лого. Тэр лого ижилхэн л байна да. Бүр даацц. За тариалсан ногоогоо ингэж худалдаалаад байгаа юм да. Салаад навч байна. За нэг их ч ирсэн шүү. Дүн. За дүн гэж хэлээд одоо Вьетнамаар no гэж хэлээд хэрвээ бүтэхгүй болно шүү дээ. No money гэж хэлчих юм бол бас бэлдсэн юм биш үү? Хоёр аргатай болсон ш. Эхнийх нь дүн, хэрвээ дүн бүтэхгүй байх юм бол no money. Одоо энэ чинь ингэж ус хадгалж яад юм болоо. Сонирхолтой юм те. Надад бол их сонирхол юм л да. Яагаад энэ чи ус хадгалаад сэлдэг юм болов? Гүйхэн л харагдаад юм да. Учрыг нь олсон шүү. Энд чи одоо ингэж пул дотор усаа цуглуулад тэндээсээ шаланг татсан байна л да. Мотороор нацаасаар энэ одоо тэр нь бол байцаа шиг л харагдаж байна. Салаад навч ч юм уу тарьж байгаа зүйл нь эднийг усалдаг юм байна. Гоё юм аа. Олон юмд стресстгүй ингээл хичээнээ сайхан усаа цуглуулчаал энийгээ тайван хийгээд өдөр тутмынхаа энийг хийгээл байж хаад хангалттай байдаг амьдрал бол бас яг одоо энэ үзгээс харахад гоё санагдчих байна. Эдгээр урд шөнийн 3 цагт ингээд донгодод намайг сэрээсэн шүү дээ. Зя Буданы талбайд хамгийн ойрхон ирсэн нь энэ боллоо доо. Зоодолт нь ирлээ. Нэр үнэхээр гоё тайван юм аа. Жуулчдыг тооцвол. Энийг чинь юу гэдэг вүлээ? Дал мод гэдэг үлээ. Ургаж байгаа жимсийг нь даанч мэдэхгүй юм да. Ихчээс бичлэг хийх зөвшөөрөл авч байгаа бичлэг хийж байна. Одоо энэ нэг хүч шиг юм байгаад шүү дээ. Одоо юу гэдэг юм бол тоо. Арц хүчтэй мэдхгүй амттай шатаагаад үнэр гаргадаг. Тийм зүйл байгаад шүү дээ. Энийг хийх процесс нь болохоор ийм нойтон түүх хийгдэн байгаа байхгүй. Тэрийг ингэж зураад тэгээд зуурсныгаа болохоор тэнцэнэ илдээд илдсэнийг энэ хуурайд нь өнхрүүлээд тэгээд тэр хив дарагч руугаа хийж байгаа байхгүй юу. Хив дарагчаа бүгднийг хийж дуусчингуудаа тэнцэнэ дараад гаргаж ирээд бүгднийг хатаагаад тэгээд ингээ бүтээгдэхүүн болчих жоох байхгүй. Энийгээ пакэжлаад ийм юм болно. Тэр нь надад аюу амархан үйлдвэрийн процесс байгаас тээ. За ямар нэг юмыг нүдэх технологи бол үнэхээр гайхалтай байна. Урсж байгаа болноос нэраа. Юу нүдэх юм бол? Бууда тариахуул юм шиг. Амар бороо ороод эхэлсэн. Homestay руугаа буцаж яваад тэгээд ерөнхийдөө өнөөдрийнхөө тэнэлтийг өндөрлөнө. Буцаж Сапа руугаа яваад тэгээд өнөөдөр оройдоо Ханой руу явах бодолтой байна. Ой гиснээс би энэ борооноор яаж Сапа орно? Чи одоо 7 км явах хэрэгтэй юм шүү дээ. Тэгээ энэ цуваа аваачаад эзэнд нь өгөх ёстой. Тэчээ том цүнхтэй. Энэ жоохон зутарч магадгүй л харагдаж шүү. Бороонд л жоохон цотарчаад идэм да. Би яг хөө тэгээд олон жил бичлэг хийсэн хүн бол ерөөсөө октосоо биш. Тэгээд бичлэг хийж эхлээд ер нь хэдхэн сар л болж байгаа. Яг цэвэр юу гэдэг өдөр болгон хийсэн гэх юм бол нэг ганц сар гарна ч юм уу те. Иймэрхүү л хэвцэх. Тийм болохоор аль чадлаараа би сайжирна. Хийж байгаа бичлэгнүүдээ илүү өөртөө таалагддаг болох хүртэл нь хийх болно. Угаасаа хийж байгаа бичлэг маань муу заяа. Яа окей би угаасаа муу юм байна гэд хайчвал хизээч би сайн болохгүй. Тийм болохоор муу байсан чамайг хийгээд ах хэрэгтэй. Тэгжээч би магадгүй нэг өдөр сайн болох байх. Яасан үн хөсүр юм бэ. Энэ араа
Манай Эрцэнкагийн материал явж шүү дээ. Гэдэг. Зарим хүмүүс Эрцэнкагийг мэдэхгүй л ахaltaа тийм ээ. За би гэж нэг юм инээдтэй юм харагдаж байна да. За Вьетнамын хөдөөний амьдрал гэж нэг юм амьдрал байдаг юм байна. Тоглон ингээд хамт явж иж болдсон байх та. Өчигд ийм газраар явлаа. Манан буучгаар юу ч мэддэхгүй болчихлоо манай. Юу тийм шүү дээ. За гэрийнхэн гадаа ирсэн. Ад жаргал энд байна шүү л гэдэг. Манай хүмүүс бас наараа хойгоор ногоо тавилт юм биш үү? Зэр ингэж орноо. Нөгөө нэг гой харагдчихэ. Ирээд гой кофе унга. Гой чилээ гэсэн чинь. Нөл манад татсан байдаг шүү. Манай хүн шинэ жилийн ялгаа татсан гэдэг нэс. За өрөөлөг орж сүнхээ аваад ерөнхийдөө налидаа гэдэг шиг. Гадаа үжээ. Foggy нөл үйл болжээ, манан болж. Цаг ирээтэй амарч байгаа тэгээд Сапа руу явна. Сапагаас өнөө өрөө Ханой автобус авна.